салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд нь битүүний өдрийн мэнд хүргэе. Мягмар гаригийн дугаар маань яг битүүний өдөр орж таарж байгаа. За тэгэхээр гарчигнаас та бүхэн харсан байх агууд гацсан хөлбөмбөгийн тамирчин хүүхдүүдийн талаарх басан явдлыг та бүхэнд ярьж хүрэхээр бэлдэж дуусчаад байж гэн. За өнөөдрийн дугаарыг Руслантай хамт бэлтгэж хүрэхээр болсон байгаа. Сайн байцгаана уу. За энэ түүхийг би олж сонсчоод бүр ингээд хил захтнаад бүр хурдан ингээд ярихынсан гэд бүр байж адлаа. Чиний хувьд энэ түүхийг ярихын тулд ямар мэдээллүүд авав? Би Netflix-ийн киног үзсэн. Тэгээд Discovery Channel, National Geographic хоёр ингээд тустай кино хийсэн байлээ. Тэр гурвал ингээд үзсэн. Тэгээ ер нь мэдээлэлүүд нь хамгийн сонирхолтой санагдсан нь бол National Geographic-ийн илүү докюментари, тэгээд тийм одоо юу гэмдэ Таиландын government нь Netflix-тэй нэлээд хамтарч ажилласан юм шиг байна. Тэгээд тэрнийх нь докюментарийн жоохон ингээд Таиландын Special Forces нь илүү их ажил хийсэн юм шиг харагдуулах гад. National Geographic Discovery хоёр бол ерөнхийдөө мэдээж Америк, Австрали, Британи, Их Британий ер нь аврагчид нэлээд ажилласан байлээ. Тэднэрийг илүү голчилж үзсэн. Гэхдээ гол нюансууд нь яг киноны зүрхэн дээр бол харагдсан. Яг Таиландууд юу гэж үзэж байгаа, Европод юу гэж ямар шийдвэр яг тухайн үед гаргасан бэ? Яг аврах процесс нь яг үүндээ хэн голчилсан бэ гэдэг бүх юм харагдана. Чамд одоо ингэ мэдээлэл зөрүүтэй юм шиг санагдсан нь ер нь тэр горыг үзэхэд. Ер нь бараг зөрөөгүй. Зүгээр яг зарим нь дутуу гэх юм уу? Тэгээд илүү detailed нь National Geographic-ийн байсан. За. Би ч бүр ингээд хурдан ярихсан л гэж бодож чинь. Тэгээд мягмар гаригийн дугаар ерөөсө зочинтой орж байгаагүй. Гэхдээ энэ удаагийн дугаарыг бол зочинтой орсон нь хамаагүй илүү сонирхолтой байх гэсэн үүднээс Русланыг бас оруулж байгаа. За тэгэхээр түүхийг би та нарт ярьж өгөөд тэгээд дараа нь хоёулаа цааш нь задлаад ярилцъя. За. 2018 оны 6 сарын 23-нд Wild Boys хөлбөмбөгийн багийнхан энгийн нэг өдрийн бэлтгэлтэй явцгаасан. За тэд нар бол 11-ээс 16 насны хүүгүүдээс бүрдсэн баг байсан. За тэгээд нэг ахлах тасгалжуулагч, за нэг туслах тасгалжуулагчтай баг юм байна. Бэлтгэл хэвийн үргэлжилдэг шигэ үргэлжлээд ахлах тасгалжуулагч нь бэлтгэл дуусгаас өмнө нөгөөдүүлдээ баяртай гэж хэлээд ахмад насныхны удахгүй болох жоо тэмцээний хүмүүс рүү одоо тасгалжуулахаар явсан юм байна. За тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө ахлах тасгалжуулагч чинь уцаа харсан чинь баахан хүмүүсээс одоо дуудлага ирсэн. Нөгөө 11-ээс 16 настай хүүгүүдийн эцэг эхчүүд нь ээлжлээд баахан залгацсан байсан. Тэгэхээр н хүүхдүүд рүү бас туслах тасгалжуулагч руу залгасан байгаа нь л та. Тэгсэн чинь ерөөсө холбогдох боломжгүй уцаа авахгүй байжгаад нэг хүүхэд бол уцаа авсан. За тэр нь болохоор 13 настай Сён Пол гэдэг нэртэй. За энэ хүүг болохоор нөгөө ээж нь бэлтгэлээс нь ирээд аваа явцсан юм байна. Тийм болохоор гэртээ харьцсан одоо уцаа авсан юм бэлээ. Тэгчээд нөгөө хүүхдүүд бас туслах тасгалжуулагч нь бөөнөрөө ойролцоох Тамлуан гэдэг нэртэй агууруу дугуугаар явсан гэж хэлсэн юм байна. За тэгээ ахлах тасгалжуулагч мэдээж сандраад шууд нөгөө одоо агуу руу явхаар болсон. За явж чад нэг эвгүй зүйлийг тэр олж харсан байгаа. Агуу үүдэнд бол хүүхдүүд дугуйнуудаа орхицсан. Тэгээ тэд нар бол бүгд агуу руу орсон гэдгийг энэ нь бол илтгэж ийсэн. Гэхдээ хэцүүдэлтэй зүйл нь юу байсан гэхээр агуун ам руу бол маш хүчтэй урсгалтай одоо ус цутгаж ийсэн байгаа. Энэ нь мэдээж шууд утгаараа одоо амь насанд аюултай нөхцөл үүссэн гэсэн үг. За тухайн оройны ширүүн адар бороо хөвгүүдийг бол агуур орсны дараа нь одоо орж эхэлсэн юм байна. За хэрвээ тэд нар амьд байгаа бол агуун одоо хаана ихтэй гатсан байгаа гэж тасгалжуулагч бол ботсон. Таиландын цагдаа нар бол хүүхдүүдийн орхисон үүргэвч бас бусад эзүүлсийг наахан хэсгээс нь олсон. За гэхдээ агуун амнаас бол цаашаа хайлт хийх ямар ч боломжгүй байсан. Учир нь гэх юм бол усны төвшин хэтэрхий одоо өндөр болоод аюултай төвшөнд хүрсэн байсан. Таиландын орон нутгийн байгууллагуудаас гадна Таиландын тэнгисийн цэргийн тусгай одоо шумбагчдыг Чиang Rai гээд бүс нутаг руу авчираад за аврах ажиллагааг бол зохион байгуулах багийг бүрдүүлсэн. За бас нэг Их Британий иргэн Таиландын эрх баригчдад хандаад туслах санал тавьсан байгаа. За тэр хүнийг бол Vernon Ainsworth гэдэг. За энэ хүн болохоор тухайн одоо бүс нутагт амьдардаг туршлагатай тийм агуу судлаач хүн юм байна. Тэгээд тухайн одоо нөгөө Тамлуан гээд нөгөө агуу исэн штэ. Тэр агууг олон жилийн турш судлаад бас зургалж исэн одоо хүн байсан. За энэхүү Тамлуан гэдэг агуу нь болохоор Таиландын одоо эхнээсээ 4 дахь тийм хамгийн урт агууд тооцогддог. Орох хэсгээсээ 1 км гаруй зайны дараа одоо Т хэлбэрийн салаа 2 замтай болж хуваагдсан тийм бүтцтэй юм байна. Тэрнээс цаашаа агуу бол нийтдээ 10 гаруй километр гүн үргэлжилдэг. За хэрвээ хүүхдүүд амьд байгаа бол өндөрлөг хэсэгт нь очсон байх магадлалтай гэж үзсэн. Ainsworth гэдэг агуу судлаач хүн бол тэнд байсан
явдал нь жинхэнэ азтай тохиолдол байж таарсан. За тэр бол Таиландын эрх баригчдыг Их Британий агуун аврах багийнхантай холбоод агуун шумбагч John Wellington болон Rick Stanton гэдэг хүмүүсийг Таиланд руу ирж эрен хайх ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлж чадсан юм байна. За John Rick гэ саяын дурдгсан хоёр болохоор олон жилийн туршид хамт шумбж исэн. Би биенийхээ ер нь чадварыг мэддэг, гар нийлж ажилладаг тийм хамтрагчд байсан юм байна. За бусдад олон удаагийн аврах ажиллагаанд хамрагдаж, за хүмүүсийг аврах бас цогцсыг гаргах тийм ажиллагаанд ч гэсэн оролцож исэн туршлагатай хүмүүс байсан. За би гэхдээ ер нь энэ түүхийг арай хурдан яриад байгаа боловч яг бодит байдал дээр бол хүүхдүүд алга болсон талаарх мэдээлэл Таиландын хэвлэл мэдээллээр зогсохгүй дэлхийн олон орны телевизээр зэрэг цацагдаж тухайн үедээ бол сошиал орчинд энэ мэдээлэл асар хурдцтай тарж исэн юм билээ. 12 хөвгүүд тасгалжуулагчтайгаа хамт агууд сургаггүй боллоо. Тэд хэр зэрэг хол явсныг одоогоор бид мэдэхгүй байна гэсэн тийм мэдээлэл бол хайс сайгүй тархаж эхэлсэн. За энэ асуудал дээр өдөр болгон шинэ мэрэгжилтнүүд ажиллахаар очиж исэн ч гэсэн харамсалтай нь агуун шумбагчид бол хайлт хийж эхлэхээс өмнө аль хэдийнэ оройтсон байж магадгүй гэсэн бас айцтай байсан юм билээ. За хэрвээ хөвгүүд амьд байгаа бол хоол хүнсгүй болсон байгаа. За тэд бол агууд 1 цаг орчим байчаад буцаж гарахаар төлөвлөсөн байсан. За тэгээ бороо улам бүр ширүүсээд агуу доторх усны түвшин улам нэмэгдээд тэнгисийн цэргүүд дотгошоо нэвтрэхэд улам бүр хэцүү болж байсан. Мэдээж нөгөө Их Британаас ирэх гэж байгаа туршлагатай хоёр шумбагчаас өмнө тэнгисийн цэргүүд бас орохоор оролдох нь л угаасаа ойлгомжтой. За тэгээд John Rick хоёр бол очисон байгаа. Харваас ингээд цэргүүдээс хөгшин настай тийм хүмүүс исэн болохоор эхэндээ ингээд тухайн хүмүүсийг харчаад чадах юм болов гэсэн янзтай эргэлзэж хүлээж авч ирсэн. За тэгээд John бол ингэж ярьсан байдаг. Тэд агууд байнга ороод судлаад явдаг хүмүүс биш. Тэгэхээр агуу доторх орон зай мэдрэмж, чиг баримжаалах зэрэг уур чадвар тэдэнд байхгүй. Харин бид энэ уур чадварыг олон жилийн турш хөгжүүлсэн гэж ярьсан байсан. John болохоор IT-ийн мэрэгчлэлтэй мөртлөө шумбалт нь болохоор түүний хобби байсан юм бэлээ. Харин Rick Stanton гэдэг хүн болохоор залуудаа гал сөнөөгч байжгаад тэтгэвртэй гарсан хүн байсан. За энэ хоёр хүн бол тамирчны бэлтгэл, цэргийн туршлага энэ төр байхгүй ч гэсэн яг тэр Тамлуан гэд агууд гацсан хүмүүсийг аврах нөхцөлд бол хамгийн сайн тохирох онцгой ур чадвартай хүмүүс байсан. Шумбалтаараа бол жинхэнэ мэрэгшсэн тийм хүмүүс байсан. За тэгээд агуу нь бол ерөнхийдөө хэсэг газар нь усанд автцсан байгаа ч гэсэн зарим хэсэгт нь ус арай дүүрээгүй, усгүй хонгил хэсгээр явах боломжтой тийм нөхцөл байдал үүссэн байсан. Тэгээ зарим газарт нь авиралт хийх шаардлагатай бас агуу дотор үзэгдэх орчин маш муу байсан болохоор зарим хэсгээр нь явахдаа ингээд гараа урдаа гаргаад харьж гисэн харах боломжгүй хэмжээний бараг л тэмтчиж мэдрэмжээрээ урагшаа явахаас өөр аргагүй гэсэн. Тэгэхээр устай хэсгээр бол бүрч хэцүү. За тэгээ John Rick хоёр бол агуун гүн рүү аажмаар урагшлаад замын дагуу чиглүүлэх олсыг татаа явж исэн. За анхны шумбалт нь бол нэлээд хүнд байсан ба. Яагаад тэгэхээр усны хүчтэй урсгалын эсрэг тэр хоёр бол сэлэх шаардлагатай болж исэн. Тэгээ урсгал нь болохоор тийм айгүй хүчтэй, яг эсрэг урсгалд удаан сэлэх боломжгүй. Тийм болохоор ёроол хэсэгт нь хөвтэй байдалтайгаар гараа ингээд элс рүү шигтгээд өөрсдийгөө татаж урагшлуулж исэн. Ерөөсөө л ингээд урагшлах цорын ганц арга нь л тэр байсан юм. За тэгээ тэр хоёр бол нэг хэсэгт чиглүүлэх осоо татаж дууссныхаа дараа бусад шумбагчид олсоор татагдаж урагшлах боломжтой болгож исэн. За ингэснээрээ чиг баримжаа олоход бол арай амархан болсон байгаа. Бусдын хувьд арай амархан ч гэсэн нөхцөл байдал бол хүнд сорилт хിവэрэ байсан. За шумбагчдын гол зорилттой цэцэг нь бол Pattaya Beach гэсэн тийм нэртэй хэсэг байсан юм билээ. За энэ хэсэг нь болохоор өндөрлөг хэсэг учраас үерийн уснаас өөрсдийгөө хамгаалах боломжтой газар гэж үзсэн. Магадгүй тэнд нь хөвгүүд байгаа байх гэж бол эдгээр тооцоолж исэн. Гэхдээ тэгж хол явхаас өмнө John Rick хоёр шумбалтаа төр зогсоох шаардлагатай болсон. За яагаад гэхээр бороо улам бүр ширүүсээд нөхцөл байдал бүрч дортож эхэлсэн. Гэхдээ Таиландын тэнгисийн цэргийнхэн бууж өгөх талаар бол огт бодоогүй. Тэд бол усны түвшинг бууруулахын тулд өдөр шөнөгүй ажиллаж исэн. Бас тоо томшгүй олон сайн дурынхан ирж хайх ажиллагаанд бол нэгдэж эхэлсэн. За тэрэн дунд нь урд нь тэнгисийн цэргийн сэл байсан туршлагатай шумбагч Саман
Кунан гэдэг хүн бол багтжсэн байгаа. Тэнгисийн цэргүүд агуун ус ороогүй байгаа 3 дугаар хэсэгт нь бол камп байгуулсан юм билээ. За тэр нь бас нэлээд тийм том зайтай хэсэг. Тэгээ ус баг автгааргүй хэсэг байсан юм байна. Тэгээ тэндээ болохоор тоног төхөөрөмж, за хүчил төрөгчийн баллон, бас шумбагчдыг ч гэсэн байрлуулах боломжтой байсан. За тэгээ урсгалыг өөр тийш нь чиглүүлэх, агууд өөр нэг ам нээх, ноцоосоор аль болох их усыг сорж гаргах гээд бүхэл боломжтой ажлуудыг хийсээр байсан. Ингэж олон нийтээрээ зүтгэжсэн ч гэсэн 12 хүүхэд тэгээд нэг тасгалжуулагч яг үнэндээ амьд байгаа нь огт мэдэгдэхгүй нөхцөл байдалтай байсан. Хөвгүүд бол агууд ороод хэдийнэ 72 цаг өнгөрчихсөн байсан. Хүмүүсийн найдлага бол тасраагүй. За уулс даяараа тэднийг амьд байгаа гэдэгт итгэжсэн. За тэгээ хэсэг хугацааны дараа бол цагаагаар арай дээд орон нутгийн эрлийн багийнхан ч гэсэн илүү урам зоригтой болж Их Британий 2 шумбагч маань дахиад шумбалтаа хийхээр болсон. За тэгээд нөгөө яриад байсан Паттайя бич гэдэг хэсэг рүү очих шумбалтаа тэд бол ингэж эхлүүлсэн юм байна. За энэ шумбалтаа маш урт замыг туулсан, маш их ядраасан тийм шумбалт байсан. Тэгээд тэд бол агуун хамгийн өндөрлөг хэсэгт ямартаач очиж чадсан байгаа. Гэхдээ хачирхалтай нь хөвгүүд бол тэнд байгаагүй. Энээс цааш нөгөөдөл чинь шумбагч боломж байгаагүй. Яагаад гэхээр шумбалтын үндсэн дүрмэнд нь болохоор хүчил төрөгчийнхөө 3/1-ийг нь очих замдаа, за тэгээд бас нэгийг нь болохоор буцах замдаа ашиглаад үлдсэн нэгийг нь нөөц болгож ашиглах ёстой байт юм байна. Эрсдлийг тооцож ер нь бол ингэж заагдсан байсан. За гэхдээ буцах биш, харин цаашаа явахыг тэд сонгосон. Цааш үргэлжлүүлж чиглүүлэх утсаа татаж явсаар агаад тэгээд эхний цэгээс Паттайя бич хүртэл тэр замаас бүр 2 дахин урт замыг туулж явж агаад усны мандал дээр хөвөөд гараад ирсэн чинь тэд бол гэрэл олж харсан баг. Джон гэрэлний зүг рүү сэлээд хүний дуу сонсож эхэлсэн даруйда камера асаасан. За энэ мөчийг та нар сонсохыг хүсэжсэн гэдэгт бол эргэлзэхгүй байна. Хөвгүүдийг Джон олж харсан байгаа. За яг энэ мөч бол асар их тийм анхаарал татсан. Хөвгүүдийг олсон явдал нь эрх баригчдад төдийгүй бүхэл бүтэн улсын хэмжээнд бол асар их тийм сэтгэлийн тайвширлыг авчирч чадсан. Дараагийн өдөр нь Таиландын Тэнгисийн цэргийн 3 албан хаагч хөвгүүд дээр явж чаад үлдсэн хугацаанд тэдэнтэй хамт байхаар болсон юм байна. Энэ мэдээлэл дэлхийд даяар цацагдсан гэд урд нь бол ярьж исэн. Амьд олцсныг нь сонсоод бүх хүмүүс баярлж исэн ч гэсэн аврах ажиллагаанд оролцож исэн хүмүүс нэг зүйлийг бол маш сайн мэдчихсэн. Хөвгүүдийг очиж олох нь үндсэндээ бол энэ үйл ажиллагааны хамгийн амархан хэсэг нь байсан гэдгийг тэд нар бол мэдчихсэн. Тэгэхээр тэднийг агуу дотор амьд мэнд олчлоо гингүүт энэ түүх дуусж байгаа юм бол огт биш. Яг жинхэнэ энэ үйл явдал хамгийн сонирхолтой хэсэг рүүгээ орж ийн гэж хэлж болно. За энэхүү 13 хүнийг бол агуугаас яаж аюулгүй гаргах вэ гэсэн асуултын хариултыг үнэндээ хинч мэдэхгүй байсан. Яг тухайн үеийн ганц төлөвлөгөө нь болохоор агуу дотор байгаа усыг аль болох хурдан хугацаанд их хэмжээгээр сорулж гаргах гэсэн тийм зүйл байсан байгаа. За энэ үеэр бол нөгөө алдарт Илон Маск маань энэ асуудалд сайн дураараа орж ирсэн. За тэр болохоор ингээд хүүхдүүдэд зориулсан жижиг хэмжээтэй шумбагч онгоц хийгээд тэгээ тэрүүгээрээ аврыг гэсэн санааг твшүүлсэн юм байна. Энэ саналыг нь гэхдээ нөгөө аврах баг зөвшөөрөөгүй татгалцсан юм байлээ. Яагаад гэхээр хатуу биетэй тийм хүнд төхөөрөмжийг агуун тэр мушгиралцсан урт нарийнхан хонглуудаар багтааж авч явах боломжгүй гэж үзсэн юм байлээ. Тэгээ Илон Маск болохоор энэ хариунд нь жоохон бухимдаад тэгээд Twitter дээрээ бухимдлаа илэрхийлж жиргсэн байдаг. За урд нь бол ер нь ийм төрлийн агуун аврах ажиллагаануудад өрөмдлөг хийх аргыг ашиглаад хүмүүсийг гаргаж исэн тохиолдлууд бас байд юм байна. Тэгэхээр газрыг доош нь цоолоод тэгээд гаргаж авъя гэдэг санаанаас гадна 10 сар болоод борооны улирал дуусах хүртэл тэднийг тэнд нь байлгахыг гэсэн хувилбар гарч ирсэн байгаа. Тэд нар ч ингээд 6 сард агууд орсон. Тэгээ 10 сар хүртэл гэхээр бас л айгуу асуудалтай сонсогдож байгаа бах. Тэгээ гацсан хിവэрэ байх хугацаанд нь хоол хүнс хүргээд усны түвшин буурсны дараа агуугаас алхаад гараад ирнэ гэж тооцоолж исэн. За өөр нэг хувилбар нь болохоор хөвгүүдэд шумбахыг зааж өгье гэсэн санаа гарч ирсэн. За тэд нар бол агуун богино зайд багштайгаа хамт дадлах хийгээд уурт тэгээд хүнд аяллыг даван туулах бэлтгэлтэй болж болно гэж үзэжсэн. Гэхдээ энэнд бас л цаг хугацаа шаардлагдан шууд ингээд сурангуудаа шумбаал гараад ирнэ гэсэн юм бол угаасаа байхгүй. Тэгээд тэр нэг босоо өрөмдлөг хийгээд өргөгч машин ашиглаж тэднийг гаргах гэдэг санаа нь бол 2010 онд Чили улсад болсон нэг гүний уурхайд
ажиллаж исэн уурхайчдыг аварсан үйл ажиллагаатай одоо төстэй байсан. За энэхүү одоо Чилийн уурхайчдын түүхийг бас дараагийн дугаараар та нарт би ярьж өгье. Ингээд энэ мэтчлэн хид хідэн хувилбарууд байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн яг тухайн цаг үед л газар дээр нь ажиллаж исэн аврагчдын хувьд бүх хувилбар нь боддоор хэрэгжихэд асуудалтай юм шиг санагдчихсэн. За тэд нар бол харанхуй гүн орчинд байгаа одоо хүүхдүүдэд бүгдээр нь шумбахыг заах бараг л боломжгүй. Зарим нь бүр ерөөсөө усанд сэлж одоо чаддаггүй хүүхдүүд байсан юм байна. Тэгээд тэд нар бол агууд орсноос хойш хэд хоног одоо ингээ олигтой ч унтаж амарч чадаагүй маш их одоо ядарч туйлдсан байсан. Тэгээд зүр нь агаар муутай тийм харанхуй нарийн зам амралт зугаалгын үеэр хийгддэг шумбалтаас бол шал өөр байх нь ойлгомжтой. За хэрвээ хин нэг нь сандраад тэгээд гинэт амьсгалаа ингээд нөгөө зөв хуваарлж чадхаа болчих юм бол шууд ухна гэсэн үг. За өрөмдлөгч гэсэн бараг л боломжгүй хувилбар байсан. Чилийн одоо уурхайчдын хувьд бол тэднийг гүний уурхаагаас осны дараа тэндээс гаргаж ирэхэд бүхэл бүтэн 7 хоног зарцуулж исэн юм байлаа. За хөвгүүд бол газраас бараг ингээд 1 км гарангийн гүнд байсан. Дунд нь бол ихэнхдээ тийм хатуу чулуулаг хэсэг байсан болохоор өрөмдөх бол мэдээж маш хэцүү. Бас өрөмдсөн хонгил хэсэг яг одоо тэр хүүхдүүдийн байгаа хэсэгт таарч гарна гэдгийг нарийн тооцоолж чадах нь ч гэсэн тодорхойгүй байсан. Бас тэр борооны уйлрал дуусахыг хүлэе гэсэн хувилбар нь ч гэсэн одоо найдлагагүй байсан. Тэдний байгаа хэсгийн одоо хүчлөрөгчийн хэмжээ бол аль хэдийн аюултай төвшөнд хүрчихсэн. За удаан хугацаанд тэнд байж одоо амьд гарч ирэх боломжгүй болцсон байсан. Ядчихад яг борооны уйлрал нь эхэлсэн. Тэр нь одоо 11 сар хүртэл үргэлжилдэг. Тэгэхээр тэд нар бараг 4 сар тэндээ тисэх шаардлагатай гэсэн үг. Тэгээд ч бороо нэмж орсоор байх учраас тэдний байрлаж байгаа хуурай хэсэг нь усаар дүүрээд эрсдэлд орох магадлалтай. Ингээд ийм байдалтай одоо аврагчдад бараг л бодтой хувилбар үлдээгүй. Ингээ байж итл нэг харамсалтай мэдээ бол тарж эхэлсэн байгаа. За сайн дурахны дунд байсан одоо түрүүн бас дурдчихсан хуучин тэнгисийн цэргийн Сил асан Саман Кунан гэд хүн бол нас барсан юм байна. Тэр бол хүчил төрөгчийн дутагдлаас болж нас бараад за энэхүү аврах ажиллагаа яг үнэндээ ямар аюултай гэдгийг сануулсан тийм үйл явдал болсон. За түүнтэй хамт шумбжсэн хүн бол усан доор одоо энэ Саман Кунан гэдэг хүнийг ухаангүй байхад нь олсон юм билээ. За ингээд яах учраа олохгүй тэгээ аврах багийн туршлагатай шумбагч хүн нь нас бараад бүх хүний сэтгэл санаа тийм тааруухан байх үеэр нэг галзуу гэмээр санаа гарч ирсэн. За хүүхдүүдийг бол наркоз хийж унтуулж агаад тэгээ унтай байдалтайгаар нь агуугаар дамжуулаад гаргавал яах вэ гэсэн санаа гинэт одоо төрсөн юм байна. За нөгөө нэг Британий шумбагч Rick Stanson доктор Richard Harris гээд хуучны танилтайгаа холбоо барьсан байгаа. За Richard Harris гэдэг хүн нь болохоор Австралийн одоо нөгөө мдэггүйжүүлэлтийн эмч буюу наркозны эмч. Тэгээд 30 гаруй жилийн одоо тийм шумбалтын туршлагатай. За бас энэ Rickтэй адилхан тийм хүн байсан. Тэгээ нөгөө хүүхдүүдэд мдэггүйжүүлэлт хийж унтуулж агаад агуугаас аврыг гэсэн санааг нь сонсцоод эхэндээ бол шууд дургуутсан байгаа. Хүүхдүүдийг унтуулах нь хитрхи аюултай. Тэгээ амьд үлдэх магадлал бага гэж хэлсэн маа. Гэхдээ л тэр бол Таиланд руу нисээд очсон. За энэ хүнийг юу үнэмшүүлж исэн гэхээр эрсдлийн үнэлгээ өөрчлөгдсөндөө биш харин өөр илүү сайн хувилбар ерөөсөө байхгүй байна гэж бодоод очихоор шийдсэн юм байна. За бас энэхүү ажиллагааг аюулгүй хэрэгжүүлэхийн тулд дэлхийн шилдэг шумбагчдаас бүрдсэн одоо багийг олоод Таиланд руу авчирч чадсан байгаа. Агуун шумбагч гэж бас тусдаа нэг тийм ангилалтай байд юм шиг байлаа. Далайн шумбагч ч юм уу эсвэл зүгээр энгийн шумбагч биш. Агуун шумбагч гэдэг одоо онцлоод одоо бичсэн байсан. За энэ хүмүүсийн нэрийг бас одоо дурдмаар санагдсан. Jim Warney, Jason Mallison, Greg Challen, Connor Rowe, Chris Jewell гэсэн тийм хүмүүс нэмэгдэж ирсэн байгаа. За тэгэхээр ажиллагааны гол төлөвлөгөөг одоо та бүхэнд ярьж өгье. За хүүхдүүд эхлээд бол шумбалтын үед өмсдөг. Одоо биеийг хүйтнээс хамгаалдаг бие барьсан тийм эрзэний материалтай хувцсыг өмснө. Дараа нь болохоор нойрсуулах тариаг 2 удаа тэднэрт бол тариад бүрэн ухаангүй байдалд оруулна. Тэгчээд нүрийг нь бүхэлд нь халахалсан тусгай шумбалтын багийг зүүлгээд за энэ баг нь болохоор эерэг даралт үүсгээд аль нэг хэсгээр нь ус нэвтрэх гээд ирэхээр нь агаарын даралт бол усыг дотогш нэвтрүүлэхгүй байх ёстой байт юм байна. За хөвгүүд бол гараас авчиж хөдлөхөөс нь сэргийлээд гарыг нь бол одоо бүгдээр ингэ артталт нь хүлсэн. За бас 80% дүүргэлттэй хүчил төрөгчийн баллоныг цээжнийх нь хэсэгт байрлуулсан. Ингэснээрээ бол толгойн тэр чигтээ доошоогоо тонгоохгүй амьсгалын зам бөглөрөх эрсдлээс сэргийлнэ гэж үтсэн. За тэгчээд холдоод эсвэл алга болохгүй байхын тулд хөөхд болгоныг
хүүхдүүдийг нэг шумбагчтай уйсан. За тэгэхээр энэ цаг мөчөөс эхлээд хүүхэд болгоны амнаас шууд утгаараа шумбагчдын гарт орсон гэсэн. Хэрвээ нүрийг нь хуурай байлгаж исэн баг дотор нь ямар нэг гэмтэл гарах юм бол за ер нь ингээд багхан ч гэсэн цохогдоод ч гэдэг юм уу тэгэж гэмтчих юм бол тухайн хүүхэд эргэлзээгүй шууд живж нас барна гэж бол үздсэн байгаа. За тэгэхээр маш болгоомжтой за ийм амь нас яригдсан асуудал дээр бол мэрэгжлийн хүн авчирсан гаргалгаа нь хамгийн зөв шийдвэр байж чадна гэж итгэж байсан. За тэгээд агуун зарим хэсгээр усгүй явганаар туулах хэсгүүд бас байгаад байгаа. За тэрүүгээр нь болохоор хүүхдүүдийг дамнуурган дээр хөвтүүлээд тэгээд дараагийн шумбах хэсэг рүү зөөж исэн. Хүүхдүүдэд тарьсан мэдээгүй зүйлэлтийн эм бол бүх замын турш хүрэлцэхгүй учраас шумбагчид бол замын дунд хэсэгт урьдчилаад бэлтцэн тариагаа бол дахиад нэг удаа тарьж исэн. За тэгэж явсаар агаад аврах багийнхны байгуулсан камп дээр эхний 2 хүүхдийг бол асуудал хуудаа аваад очсон. За энэ үеэр ихтгэл найдвар мэдээж бүгдэнд нь бол төрж эхэлсэн байгаа. Анх энэ галзуу гэж бодож исэн төлөвлөгөө нь үнэхээр хэрэгжиж байгаад тэд нэр бол баяртай байсан. За энэ хэсгээс цааш агуун ус нэлээд сайн шавхагдсан байсан болохоор тэнгисийн цэргүүд болон тэр тоо томшгүй олон сайн дурынхан хөвгүүдийг бол дамнуурган дээр тавиад чулуурхаг тийм хадрахаг хэсэгтээ үлдсэн замгаар нь зөөгж гаргаж исэн байгаа. За ийм байдалтай эхний өдрөө бол 4 хүүхэд ямартаач амжилттай аврагдсан юм байна. За энэ мэдээлэл ч гэсэн телевизийн шууд дамжуулалтаар олон нийтэд хүрч эхэлсэн. За тэгээд дараагийн өдөр дахиад 4 хүүхдийг бол аварч чадсан юм байна. Тэгээд 3 дахь өдөр буюу хамгийн сүүлчийн өдөр үлдсэн 4 хүүхэд тэгээд туслах тасгалжуулагчийг гаргах төлөвлөгөөтэй байсан. За ерөнхийдөө бол ингээд үйл явц яаж өрнөхийг мэддэг туршлагатай болсон гэж бодож исэн чинь нэг асуудал гарч ирсэн байгаа. За тэр нь юу байсан гэхээр хамгийн сүүлийн хүүхэд бол тэр дундаас хамгийн тийм жижигхэн биетэнээс юм л та. Тэгээ нөгөө даралт үүсгдэг баг нь болохоор нүүрэнд нь том доод тухайн хүүхдийн нүүр нь хитрхи жижигхэн байсан болохоор ерөөсө таарахгүй байсан. Шумбагчид багийг яаж ч хичээж дарсан ус нэвтэрхээргүй битүүмжлэл ерөөсөө үүсэхгүй байсан. За тэгээд хэрэглэхгүй байхаа гэж бодож исэн өөр нэг багийг зөөж үцхээс өөр аргагүй болсон юм байна. За тэр нь болохоор тийм бүр жижигхэн хүүхдийн баг юм байна. Тэгээд ихэнхдээ нөгөө амралт зугаалгаар явах үедээ хүмүүс ингээ хүүхдүүдтэй зүүлэгдэг тийм төрлийн баг байсан. За тэгээд тэр баг нь бол нүүрэнд нь бүр арай ядан таарад байнга ингээл гулсаал шумбагчид бол аль болох сайнаараа бэхлээд бүх зүйл сайнаар дуусаасаа гэж залбирхаас өөр аргагүй төгөрсөн юм. За тэгээ удалгүй телевизээр бол шуурхай мэдээ цэцэгдээд агуугаас бүх хүнийг амьд эсэн мэнд гаргаж чадлаа гэсэн яриа бүх сувгуудаар тарж эхэлсэн. За энэхүү аврах ажиллагаа бол хамгийн сүүлийн мөрч хүртлээр маш тийм төгшөөртэй нэг л буруу үйлдэл хийх нэг л азгүйдэх юм бол шууд өхөлд хүрнэ гэдгийг маш сайн мэдчихсэн тийм үйл явдал болсон. За гэхдээ эцэст нь тэдний хувьд бол бүх зүйл ингэж сайнаар дууссан байгаа. Гэхдээ аврах багийн сайн дурын ажилтан амь насаа алдаад тэгээ бас нэг тэнгисийн цэрэг Баярууд Пагбара гэдэг нэртэй хүн бол аврах ажиллагааны үеэр цусны халдвар аваад за энэ явдлаас хойш 1 жилийн дараа нас барсан юм байна. Ингэж Таиландын тэнгисийн цэрэгийн 2 хүн хөлбөмбөгийн багийнхныг аврахаар ажиллаж агаад амь насаа алдсан байдаг. За энэ хүмүүс бол Таиландын тэнгисийн цэргүүдийн гаргасан маш их хүчин чармаалтыг илэрхийлж исэн гэж хэлж болно. За ингээд энэхүү болсон явдлаас харахад бол эхэндээ ингээд хоёр тал Их Британи болон Таиланд гэсэн үг шүү дээ. Энэ хоёр тал ерөөсөө ойлголцохгүй нэлээд эргэлзээтэй байсан ч гэсэн Британы чадварлаг шумбагчид тэгээ Таиландын тэнгисийн цэргүүд эцэстээ бол бие биенээ төгс нөхөж стратегийн хувьд маш оновчтой бас үр дүнтэй ажиллаж чадсан гэж бол харагдсан. За ингээд ийм нэг басан явдал байна. Чиний хувьд энэ түүх ер нь анх ингээд үзэхэд ямар санагдсан бэ? Богонохноор хэллийгүүл нөгөө Том Крузийн тоглолтог Mission Impossible гэлээд шүү дээ. Тэрнтэй адилхан ер нь амьд үлдэх магадлал маш багатай байсан, найдваргүй нөхцөл байдлаас гарч чадсан. Тэгээд яг хүмүүс нэгдвэл ямар их юмд хүрж болох вэ гэдгийг харуулсан. Мэдээж хүний нутагт өөр улс орны мэрэгжлийн бус одоо нөгөө дайверууд нь мэрэгжлийн бус хоббигоор хийдэг байсан хүмүүс байсан учраас одоо тэнгисийн зэрэгтэй юун дээр маргаантай байгаадсан бэ гэхээр яг Европуудын царайг нь харахаараа нэг 50-аас дээш насныхан те тэнгисийн зэргийнх чинь яг идэр
залуу насндаа явж байгаа залуучууд шүү дээ. Тэгээд бид нэр одоо энэ зөвхөн хоббигоор хийдэг хүмүүс биднээс юугаар илүү байх вэ гэдэг байдлаар тэд нарыг оруулахгүй байгаадсан байхгүй юу? Тэнгисийн цэрэг нь өөртөө ороодсэн. Нөгөө хоббигоор хийдэг гэдэг хүмүүс нь бүр тусгай төхөөрөмжтэй яаж тэр нөгөө нарийнхан зайгаар багтаж явах уу гэдэг бүх юм мэдлэгтэй те. Тэнгисийн цэрэг тийм мэдлэг байхгүй байгаа байхгүй. Тэгээд тэрүүн дээр нэлээд маргалдаж явсны эцэст гол юма харж чадсан юм уу те. Миний амбиц ч юм уу эго юусаа хамаагүй юм байна. Энэ хүүхдүүдийг аврах нь чухал юм байна гэд нэгдэж ажиллаж чадсан. Тэгээд тэр харамсалтай англи нэр нь Сайм гэдэг байгаа. Тэр залуу өнгөрөхөөс өмнөх нь бол Тэнгисийн цэргүүд 3 дахь эрэг гэх юм уу одоо тэр усан доогоор явж байгаа дээшээ гарч ирж нэг хэсэг амарчаад буцаагаад орох тэр эрэг гэж ярих юм бол 3 дахь эрэг хүртэл явах биш бүр цаашаа явдаг гэсэн баггүй 9 хүртлээ тэр Паттайя Айленд гэсэн 9 дэх нь баггүй тэгээ тэр хүртэл зүгээр явдаг байжгаад тэр харамсалтай үйл явдал нь болсны дараа генералаас нь тушаал ирээд тэрнээс нь цаашаа бити яваарай гэсэн баггүй Тэнгисийн цэргийг тэгээ тэрнээс цааш зөвхөн тэр Америк Британи, Австрали шумбагчд орж эхэлсэн. Яг үүндээ тэр Европуудын хийж байгаа үйлдэлээс нь бүх юм хамааралт болсон байхгүй. Тэгээд одоо яг чин ярихад ингээд одоо нойр сулах хэрэгтэй болсон гэд тэрүүн дээр нүртэл киног үзэх юм бол айгүй олон маргаан гарсан байгаа байхгүй. Наачам бараг алхахтай адилхан штэ. Чи унтуулаад наад хэд чинь ингээд зүрхнийхэн цогцолт нь багасч штэ. Тэг усандаа хүлдээд төвчүүл яах юм. Тийм тэгээд нөгөө төр чин хянах нөгөө аппарат энэ төр бол холбох ямарч боломжгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө зүрхний пульс энтрийг шалгах ямарч боломжгүй. Монитороо зөвгөө явна гэж аахгүй шүү дээ. Тэгээ өөхөх магадлал амар өндөр шүү дээ гэсэн чинь Джон нөгөө нэг англи найзтай тэгж хэлсэн аахгүй. Ерөөсө хоёрхан зам байна. Нэг бол тэд нар тэнцээ өөхнө, нэг бол тэднийг аврах гэж оролдож байгаа тэд нар өөхнө. Гэтэ хоёр дахь хувилбар нь бол хамаагүй дээр сонголтоо амьд үлдэх магадaltaй гэд. Тэгээд тэрийн Таиландын засгийн газрах ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүйсэн. Тэр 4 сар төвчин гэж хэлснээр бас Джон Рик 2 ороод нөгөө хүчил төрөгчийн хэмжээг шалгадгийг асаахад 10 дахь хоног дээр орсон шүү дээ тий. 10 дахь хоног дээр ороод асаахад нөгөөх нь 15% тайсэн билүү. Тэр заалт нь бол 15 хэд гэжсэн. Тэгсэн чинь ер нь бол 18-аас доош буухад ер нь хүний биед муу гэж үздэг юм байл л да. Тэгээд за ер нь бол болохгүй болж ингээд тэгээ маш олон тийм сонио үйлдэлүүд тэр дунд гараад байгаа байхгүй юу? Жижиг деталь одоо. Бороо нь ингээд тасралтгүй орж агаад яг нөгөө амар алдартай лам маягийн юмнууд нь ирээд ном уншихын үеэр нөгөө борон зогсцсон. Бас тэр чинь нэрээ Таиландууд чинь юу лээ? Буддын шишин тарчтай. Буд юм уу тэр нэг өөрсдийнх нь шишин гэж байд юм болов. Нэг буддизм маягийн нэг тийм сонио шашинтай шүү дээ. Тийм бид нар чинь бас гараа хавсраагаад нөгөө залхаад идэв шүү дээ. Буддих шиг тийм. Буддизм л ах л та. Тийм л ах. Тэгээд өөрсдийн дотор юу далай лам шиг ламтай. Тэр нь ирж ном уншаад. Тэгээд Ромын пап хүртэл нөгөө христийнхэн чинь залбирсан, исламынхан бас залбирсан шүү дээ. Тэдний төлөө тийм. Бүр амар дүүл хамарсан. Дэлхийд бол нэлээд том хөдөлгөөн өрнөсөн байхгүй. Тэгээд тэр ламанд ирээд уншаад бүх хүүхдүүд нь ерөнхийдөө амьд байна. Хамгийн том эрсдэлтэй нэг 2 ам байна. Тэр 2 өнгөрч магадгүй гэж хэлсэн байгаа. Тэгэд эцэг эхчүүд яг одоо сүсэг бишрэлтэй хүмүүсийн нэг давуу тал байгаа байхгүй юу? Итгэдэг одоо том багш нь хурж ирээд амьд байна гэхэд тэднийг олоогүй байхад амьд байна гэхэд эцэг эхчүүд нь шууд тайвширч байгаа байхгүй юу? Тийм баг. Тэгээс бол тэнцээ ээж нар аав нар 5 хоног дараалж унтаагүй нойр хүрхгүй байна. Унтж яхад хүүхэд маань гараад ирвэл би байхгүй л яах юм ах ингээд янз бүрийн шалтгаанаар унтаж чадахгүй те. Байж суух газар болохгүй шүү дээ те. Тэгээд бид нар бас тодорхой хэмжээнд тайвширсан байгаа байхгүй. Тэгээд яг хөө тэр одоо савдаг хөө те. Тэр агуу дотор агуу нь өөрөө түүхтэй. Тэгээ яасан бэ гэсэн чинь нэг гүнж нэг залуу дурлаад цуг зүхтааж агаад тэр хоёр зүхтааж агаад зогс нэг газар байрлцсан байсан чинь нөгөө хааны цэргүүд хурж ирээд нөгөө залууг нь алаад гүнжээ аав тий. Тэгээд нөгөө гүнж нь нөгөө үсний юм шургуулдаг юм урт төмрөн юунууд идэв шүү дээ. Одоо нөгөө хятад эднэр чи айгүй хэрэгэлдэг. Тэрүүгээр өөрийнхөө зүрхэнд зоогод тэр амь оролцсон байхгүй юу. Тэгээд тэр агуутай тэр уулыг хөндлөнгөөс харахаар яг ингээ хүн хөвтдээ шараа хөвтж байгаа юм шиг харагддаг. Тэгээд тэр гүнжийн уул гэж ярьдаг. Нэрлэлт юм байна тийм. Тэгээд одоо манайхаар бол савдаг нь байхгүй юу. Тийм одоо нэг газрын одоо юу гэдэг газрын эзэм бишээ. Тийм савдаг юм да тий. Тийм тэгээд гуйж
аргадаж ингээд ламнар нь ном уншаад тэгээд бороо нь ингээд зогсчих жоохгүй. А тэр Европуудад бол тэр бол өртгөж хамаагүй шүү дээ. Зүгээр л юм яг биднэрт хамаагүй гэсэн л тийм явж байгаа шүү дээ. Тийм биднэрт бол нөгөө нэг яг тиймэрхүү ихтгэл үнэмшил байхгүй ч юм уу. За өөр шашин гэдэг утгаараа ч юм уу нэг тийм бодит юмд л итгэнэ гэхээс тийм одоо ихтгэл үнэмшлээ одоо ингээд тий. Гэхдээ одоо жишээлбэл яг зөвхөн бодитоор ярихад за яг би ямар ч юм шашин шүтлэгтэй хүмүүсийг муулаагүй зөвхөн юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр Европод үнэхээр тэгж зүтгэж авраагүй бол тэгээд ч өөр нөгөө шийдвэр гаргаагүй бол тий. Тэгвэл тэр хүүхдүүд мянга тэр ном уншаад 4 сар тийч амьдрч чадахгүй байсан байхгүй. А яг Таиландын чадварлаг хамаг хүмүүс нийлээд тэр хүүхдүүдийг гаргаж чадахгүй байсан байхгүй. Тэгээд нөгөө Джон хүүхдүүдийг олцоод яаж аврах уу гэд бэжсэн чинь тухайн бүсийн захирагч нь хурж ирээд баахан юм зүйлтүүд авчираад хүүхдүүдэд энийг өгчөөрэй. Зүйлт нь болохоор зүйлт нөгөө лам нь ном уншсан. Ирэх шиг үү? Ирэх биш юм зүгээр л мэдгүй улаан утастай тэгээд утсан дээр юм өмтэй ч илүү нэг тийм яг ирэх биш. Тэсэн чинь нөгөөх нь bullshit-г газар хайждаг байхгүй нөгөө юмнуудын. Тэгээд нөгөө яг тэнцээ чинь яг соёлын зөрчилдөө явагдчихж байгаа штэ. Одоо Таиланд хүмүүст бол тэр бол маш их зүйл бол тэр англи хүнд бол тэр бол зүгээр л нэг улаан утастай юмнууд болчиход байгаа штэ. Тэгээд нөгөө тэр амбан захирагч шиг хүн чи нэг юмыг ойлгоо тэр хүүхдүүд маш их сувилдаж туйлдсан байгаа учраас энэ ингээд одоо их орн нь одоо бурхан нь ингээд дэмжиж байгаа гэж яана манай соёлд бол эднэр ингээд энийг ойлгоно гэдэг байхгүй. Тэгэл Джон за наадах тэр болонд хайчих би тэгээ орохдоо аваад орё гэж тий. Тэрийг одоо хөөхтүүд ингээд гарн дээрээ авснараа улам илүү ингээд өөртөө ихтэй болох ч юм уу те би хамгаалагдсан гэсэн мэдрэмжээс авах гээд шүү дээ. Аха хүний ихтгэл үнэмшилттэй айгуу чухал юмнаас нэг бодлоо. Зүгээр ингээд тэр National Geographic-ийн бичлэг дээр нэг харуулж байгаа байхгүй юу? Тэр улаан утаснуудыг ингээд өгж байгаа байхгүй юу? Тэгэхэд тэр хүүхдүүд бүгдээрээ гараа сарваж авч байгаа байхгүй юу? Хөөхөд одоо манад нөгөө наадмар ч юм уу за наадмар бишээ цагаан сараар ингээл аврагууд ингээл борцог ингээл цацхлаар бүгд ингээл сарваагаал нааша аврагаа боовнасаа гэлдэг гэдэг шүү дээ. Яг ч ихнээс тэгж амж. Тэгэхээр тэр ихтгэл үнэмшил нь бас айгүй мотивац болж байгаа байхгүй. Тийм. Одоо нөгөө сэтгэл зүгээрээ жоохон унтсан байсан бол тэрийг нөгөөх бас нэг юм болчихж байгаа байхгүй. Тэрнээс гадна нөгөө нэг Джон хамгийн түрүүнд дуу сонсонгуудаа нөгөө гэрэл харсан гэдсэн шүү дээ. Тэгээ уснаас гарч эрэнгүүтээ гэрэл нэгт хараад хоёрт дуу сонсонгуудаа шууд камера асаагаад бичлэг хийжсэн тэр дүрснэс бис аахгүй. Тэгсэн чи хөөх юмда хамгийн наан нөгөө нэг хамгийн сүүлд гаргаж ирсэн гэдсэн нөгөө жижиг хүүхэд шүү дээ. Тэр нь ингээ уйлцсан бремер өрөвтмөр тэр туранхай тий нэттэй. Тэр нөгөө Netflix-ийн юун дээр нь яг тэр хэсэг нь байгаа. Тэр нь яасан бэ гэхээр нөгөөд чинь 9 дэх оройно унтах гэж хөвтөөд тэгээд яг тэр оройн нөгөө дасгалжуулагч нь бүр тэд нар бас дотроо яг юу болсон гэдэг нь амар тийм хөөрхөн юм зөндөө болж байсан юм. Тэгээд 13-аас 17 насны хүүхдүүд байгаа шүү дээ. 11-ээс 16 гэсэн мэс. 11-ээс тэгвэл 16 окей. Тэгээд тэгүн гутла нөгөө дасгалжуулагч нь тэд нарыг зүгээр байлгахгүй тулд бид нар яг энэ зүг рүү нэг 5 метр л ухчих юм бол бид нар гатгашаа гарчих واخа гэдэг. Тэр агуун ингээд нэг юм шавардуу маягийн баггүй юу? Тэгээд амар их бороо чиг орохлоор хан ингээд зүүлэрчдэг. Тэгээ нөгөө хэд чин гараараа малтаж ухаж исэн байгаа байхгүй. Тэгээ тэр зорилго нь юу вэ гэхээр аврагчад эртэл нөгөө хүүхдүүд шантарч сэтгэл санаагаар унахгүй тул гарах инүүхэнд байгаа гэдэг зорилго өгсөн. Тэгэхээр тэр өөрөө дасгалжуулагч нь бол 5 метрийн цаана бол тийм юм байгаа гэдэгт юу ч мэдэхгүй шүү дээ, итгэхгүй. Гэхдээ хүүхдүүдэд итгүүлээд юм хамтын хүчээр нэг юм хийя гэнэ өөртөө яриад би одоо ингэ өгчүүлэх гэж ярихгүйгээр. Тэгээд тэр 9 хоногийн дотор 9 хоног үлсэж байгаа хүмүүс 2 дахь хоног дээр өвшөө үлсчихэж байгаа шүү дээ. Тэгээ үлдсэн 8 хоног тэр хүмүүс чинь тарчилж байгаа шүү дээ. Зөвхөн уснаас өөр юм байхгүй. Тэгээ бүр хоорондоо ярьсан юм нь хэрв нэг нь үхэх юм бол нэг найз нь өнгөрөх юм бол бусад найз нарыг аврахын төлөө бид нэр идэхэд болно гэд ярьсан байгаа байхгүй. Чи тэгээ бодтой 11-ээс 16 7 насны хүүхдүүд тийм юм ярьж байгаа бод. Тий. Тэгээд ханаа малтчих та тэр нэг хамгийн том нь бас тэднэрийг амар сайн кэрлсэн байгаа байхгүй. Өмнө ингээд явж исэн зүгээр мүгээр гэд дасгалжуулагчтайгаа явсан. Тэр нь тэгэл ёо ингэжсэн чинь нэг нүцгэн хүүхөө ороод ирвэл яах вэ мах гэх нэг тийм ярьдаг байхгүй. Чи нөгөө хэд нь би үсэж ядарч өгөх гэж чинь тийм хүүхөө ороод ирвэл тэрүүгээр ханаа малтуулна маа. Тийм яриад. Тэгэл яг ингээл өөрөөсөө ингээд тархиараа бол ингээд болж игэл ирүүл байх гал тий. Тийм одоо нэг одоо юу байх гад гэх юм уу? Сэтгэл санаагаа жоохон өөдрөг байлгах гад. Тэгээ тэр багш болоос айгүй юу аахгүй дасгалжуулагч багш. Айгүй тийм менталити сайтай гэх юм уу? Хүүхдүүдээ яг одоо би ийм үед орчих юм бол би яах вэ гэсэн
боталтай мэдээж ингээд амьдрна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ яг ингээд цаг мөч тулсан үед би хүүхдүүдийг яаж ингээд сэтгэл зүгээр нь дэмжих үү гэдгээ бас мэдчихсэн байгаа байхгүй. Бүр ингээд цаанаасаа одоо тэрийг одоо өстой жинхэнэ багш үнэлдэг багт те. Тэр багш нь өөрийнх нь түүх нь айгүй сони юм бэлээ. Өөрөө бүтэн үнчин 6 настай байхад нь дүүн өнгөрөөд тэгээд ээж нь тэрийг твчлэхгүй нэг ганц нэг жилийн дараа өнгөрөөд аав нь өвдөд бас нэг худалгүй бас араас нь өнгөрцөн. Тэг ер нь бол гэрээс ганцаараа нилээд жоохон байхдаа бүтэн үнчирсэн. Тэгээд гэрийнхэн гişүүдээ алдахыг би ямар их хэцүү байдгийг бол би маш сайн мэднэ. Тэгэхээр миний гол зорилго бол энэ 12 хүүхэд би өгөх нь бол надад ерөөсөө сонирн биш. Гэхдээ энэ 12 хүүхдийн нэгийг ч би алдмааргүй гэсэн дор би өгсөн дээргээ тэгээд ярьж байгаа байхгүй. Эднэрийн нэг нь л өнгөрөхөд би энэ агуугаас гараад тэр эцэг ихийг яаж харах юм бэ? Надад тийм боломж байхгүй гэд. Тэгэд Таиландд тэр хүнийг маш их шүүмжилсэн хэсэг бүлэг хүмүүс байгаа. Одоо хүүхдүүдийг ингээ аваарчлаа гэдэг. Эцэг эхчүүд нь бол бүгдээр accident те хинч мдээгүй. Харин ч гэж нөгөө сайн хүүхдүүдэд юм үзүүлэх гэж явж байгаа л юм болцсон. Тэгэд бити санаа зов бид нэр бүгдээрээ чамд талархаж байгаа. Чи баг эднэрийг ингээд одоо тэр чин 26 таа байлуу те. 26 таа байсан баха бас л залуухан шүү дээ те. Тэгэхэд тэр 12 хүүхдийг сэтгэл одоо нөгөө ментал ямар нэгэн өвчнөд болгоогүй ингээд байлгаж чадсан байгаа байхгүй юу? Тэгээ одоо бид нэр эргээд агуу гэж бодоход ийм шалгондоо хаалттай хав харанхуу газар тий хүүтэн нойтон харанхуу тэгээд юу ч дуурахгүй. Тэгээ ямар азараас нэг чид мэд ингээ аваа орсон. Тэгээ харанхуу байсан болохоор тэгэл аваад орно халтаа. Тэд нэр тэгээд амар өрөвдөлтөй тэр хүүхдүүд нь ярьж байгаа юм. Тэр нэгнийх нь төрсөн өдөр болсон юм а да тэр өдөр. Тэгээ бөөндөө нөө бэлтгэлээд харчаад тэгээ хоол идчихэд тэгээд агуу руу явъя гэд тэгээд багштайгаа ярилцж байгаа бөөнөр хамт явсан юм шүү. Тэгээд би бодоод ахгүй ингээд тэд нар чинь одоо идэх уух юм юу ч байхгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яасан бич болохоо за мэдээж усаал угаасаа усаал ус тий. Тийм өөр ямар нэг гэдэг шоромоор идэх ч юм уу тэмхүү байсан болоо. Гэхдээ хамгийн инээдтэй нь тэд нар чинь эхэлж юм идчихэд явсан ш таагууруу. Тэгж яхтаа нэг нь ингээд дахиад явж байхлаар дахиаруу бахан будаа мудаа шидэж өгөөдөөс тэрийгээ идчихдэг байж тэр. Дугаартай хамтран ажилласан Take Fit Monster уургийн ундаа та бүхэн энэ хүү эрүүлэр жингээ барих болон жин хасахад зориулагдсан хоол орлуулагч уургийн ундааг CU-гийн бүх салбар дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Нэмэлт сахар агуулаагүй, салаатнаас ч бага калоритой өглөөний цайны оронд хэрэглэж болно. Дасгалын дараа булчин сэргэлтэнд бас өдөр хөнгөн уургаа нөхөхөд хэрэглэж болох юм байна. Хэнд зориулагдсан бэ гэхээр жингээ барьж байгаа, калори багатай хоол сонгож байгаа, үлсэхгүйгээр турах зорилготой мөн угаараг дутагддаг бүх хүнд тохиромжтой. Үр дүнд нь та яах вэ гэхээр жин аажмаар буурч булчин хадгалагдана. Дасгалын үр дүн илүү мэдрэгдэж, бие хөнгөн, энерги доктортой болно. Take Fit Monster өдөрт авах ёстой биеийн хэрэгцээ дургийг танд бүрэн өгч чадна. CU-гийн бүх салбраас. За ингээд хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. За эргээд юу яхад тэнгисийн цэрэг өнгөрөөд тэгээд цаашаа хүн явах болохгүй шүү. Ахиж нэгч цэрэг цаашаа явахгүйгээд тэр одоо Европ, Америк, Австралийн хүмүүсээс бүрдсэн тэр баг нь бол цаашаа яваадсан байхгүй. Тэгжсэн чинь 14 дахь хоног дээр нь нэг юм орчуулагч хүн та нар гэхдээ нэг юмыг маш сайн ойлгоорой. Та нар өөрсдөө амьдралыгаа эрсдэлд оруулж байгаа шүү. Хэрэг хүүхдүүд та нар гаргаж яхад өнгөрчих юм бол та нар өөрсдөө Таиландын хуулиар хариуцлага өөрнө шүү гэд. Та нарыг Таиландын шүүхээр ингэ шүүхтэж магадгүй шүү гэд. Тэгээд юу гэсэн бид нарыг шоронд хийн гэж үгсч тийм эрсдэл бол байгаа шүү гэд. Гол буруутныг олох хэрэгтэй болж шүү дээ. Тэгж ярьсан гэд. Тэгээд нөгөө Джон ч шууд шоконд ороод тэгвэл баг харих билетээ зэхийд өгöd шууд гэж сайн дурынхан биз дээ. Тийм сайн дураар явж байгаа хүмүүс шууд хэрэгт хийх гэдэг шүү дээ. Тэгээд яаж яхад тэр үед нь бас бороо ороод айгу хэцүү. Тэгжсэн чинь Джон ингээд орой буудалтай харьчаад тэгээ бодож байгаад ер нь би энэтэй яг нүүр тулж ингээ үлцэн амьдралаа амьдарч чадах уу? Энэ хүүхдүүдийг аврах боломж надад байсараа л би эднэрийг зүгээр л ингээ хаяад явчих амьдарч чадах уу гонхтлаа. За ер нь хийсэн дээр юм шиг гонхтлаа. Маргааш өглөөнд бүгднийг цуглуулыг хэлчихэд суужсэн чинь ингээ бороо зогсцоохгүй. Та одоо нийт усаар туулах зам нь 4 км байсан нь 2.5 км болцсон байхгүй. Усны хэмжээ нь амар буугаад тэр нь бүр амар чухал фактор болцсон. Тэгээд өглөө 9 цагт билүү 9:30-д яг тэд нэр сууж байгаа Джон за хэдүүлээ энийг хийчихв гэл
босоод шууд нөгөө агуугийн зүг рүү явбал нөгөөд нь шууд Европод нь босоод араас нь дагаа явцсан. Тэгвэл тэд нарыг хинч хүчилж чадахгүй. Гэхдээ одоо нөгөө чиний ярьснаар фактууд нь яг ойлгомжтой байхгүй. Агаар байхгүй. 4 сар тэнч амьдрах үржээ боломжгүй болсон агааргүй. Тэгээд тэр хүүхдүүдийг тэнч өгөхийн хүлээх эсвэл яг тэр Европод л аврах хүн байхгүй тий. Тэгээд тэд нар ороод эхний 2 хүмүүсээ зүгээр гаргачаад 3 дахь дээр нь уул нь бол дасгалжуулагч нь тэгсэн байна л да. Би хамгийн сүлд гарья. Эднэр бүгдээрээ амьд гарсны дараа л би гарья гэдэг хэлжсэн юм. Тэгсэн чинь сүүлийн өдөр нь орж ирэнгутлаа чамайг хамгийн түрүүнд гаргана гэдээ дасгалжуулагч чинь. Үгүй би ингээ хамгийн сүлд гарч тэгсчгүй. Чамайг төрүүлж гаргахгүй л усны төвшин өөрчлөгдчих юм бол чамайг бид нар авч явахад бүр хэцүү болчихно. Жижигэн биетийг нь хамгийн сүлд авч явсан дээр гээд. Тэгээд нөгөөх нь ингээд тариулаад дорхноо ингээд гавт уншиж байгаа шүү дээ. Унахаас өмнө миний хүүхдүүдэд ингээ анхаарал хандуулаарэ. Хүүхдүүдээ хүчтэйгээр би та нарыг нөгөөгөө өнцгт нь хүлээжээ гэдгээд тасарсан байгаа байхгүй. Тэгээд тэр наркоз нь айгуу сонин. Тэр наркозын мэрэгжилтэн хүн нь детальчилж ярьж байгаа. Тэр National Geographic-ийн тэр ингээ бүх деталууд нь амар гоё харагдаж байгаа. Би одоо бүх нюансуудыг ярихлаараа баг кино ярих болчих гээд байна л да. Гэхдээ яг тэрүүн дээр нь ингэж байгаа байхгүй юу? Эхэлж энийг тарина энэ хүний шүлс ялгархыг багасгачдаг гинэ. Тэгэхээр шүлс нь ялгархыг багасгахгүй л тэр хүн чинь бас гахаад өгчнө. Тийм нэрээ тийм. Энэ тэгдэг, тэр нь тэгдэг гэх ингээ хит хитэн юм тустай өөр юмыг холиод тэгээ наркозоо хийдэг. Тэгээд 2 тустай наркозтой. Нэг наркоз нь яг тэр шүлс хүмүүсийн наркоз биш гэх юм уу? Нэг тарин. Нэг бодис, тэр бодис нь гажиг нөлөө нь хүний ам шүлсгүй болоод эхэлдэг. Тэр гажиг нөлөөг нь ашиглаж байгаа. Тийм байна. Тийм. Тэгээд яг наркоз хийх болсон гол шалтгаан хүн ингээд сандрах магадлал амар өндөртэй штэ. Тэгүн гутла агуу дотор, усан дотор юу ч харагдахгүй зөвхөн барыг тэмтэрч явж байгаа тэр үед хүмүүс ингээд шоконд орохлоор хүн 3 үйлдэлийн нэг нь хийдэг гэж байгаа байхгүй юу? Нэг бол зог тусаад ингээд гацаа цосчдаг. Нэг бол цухтаадаг. Нэг бол одоо адреналин хөдлөөд ингээд зодтолтож эхэлдэг те. Одоо хүч гараал ингээд юм өргөөл те. Энэ 3-ын аль нь ч байсан тэр дотор өөхөх гэсэн үг байхгүй юу? Тийм учраас унтуулах одоо маска тайлал сандраал ингээл цухтаах гэдэг үзэж юм дэ тий. Яагаад тэр бүхэн гарсан бэ гэхээр нэгт тэр далайн цэрэг нөө агаараа тооцоолохгүй өнгөрцөн шүү дээ тий. Хоёрт юу вэ гэхээр тэр Джон эднэр эхний удаадаа тэр чин 6 дахь арал гэх юм одоо нөө дээшээ гардаг хэсэг нь 6 дахь нь илүү 5 дахь дээр гарч ирээд нөө хүүхдүүд байна гэ баярлаад гарч идэнгүү тараад очсон чин нөгөө ус зайлуулах тэр генератор эднэрийг чирж явж исэн зүгээр ингээд усгүй хэсэг чирж явж исэн хүмүүс нэг арал дээр гараад ингээд юмаа ингээд байрлуулж исэн чи доотлох усан дүрцэн байхгүй. Тэгээд тэр хүмүүс тусламж гуйгаад тэгээд тэр 3-ыг Джон эднэр гаргаж яхад нөгөөд нь замдаа сандраад маска тайлаад нөгөө дээр агаартай байгааг ингээ хүн харчиж байгаа шүү. Тэнгүүд нөгөө масктай байсан ч гэсэн тэрнчээс үл хүн ингээ жирийн амьсгалж байгаа шиг тийм сайн агаар авдаггүй байхгүй. Тэнгүүд нөгөөдгөө тайлаад дээшээ сэлж гараад байсан. Тэгээд хүүхдүүд бүр асуудалтай юм тийм байна тий. Тэгээд тэрнээс болж ингээд наркоз хийхгүй болохгүй юм гэдэг тийм шийдэлд хүрсэн. Бас амар бодож байгаа шүү тий. Хин өрн унтуулж байгаа аваа гарчээ гэж хинч баг ингээд төсөөлөх байхгүй. Гэхдээ тэр нөгөө мэрэгжлийн хүмүүсийн ботол төсөөлөл тэдний тооцоол гэхэр бүр шал өөр төвшөнд байгаа даа. Тэр нөгөө наркозныхаа юм чинь Англиас нисч ирсэн шүү дээ. Бүр уцаа Австралиас тийм бэ. Джонто бүр уцаар яриад үгүй би наадах чинь хийхгүй гэд. Тэг зөндөө бараг шууд өөхөх магадaltaй наа чи амар асуудалтай гэдэг. Тэг ингээд далай руу ингээд нөгөө дайв хийгээд доошоо ороод ингээд загснуудыг хартсан шүү дээ. Тэг ингээд доошоо хэр гүн явахаасаа шалтгаалал бүр ер нь ингээд жоохон ингээд гүн явангууд бүр амар эвгүй юм билэ. Нэг юм сонин нэг үхгээд байгаа юм шиг ингээд нэг боогдсон юм шиг. Яг хөө тэр нөгөө агаарын даралт нэмэгдэл байгаа шүү. Хэдэн метр доошоо явуулаа. Гэхдээ тэр ч яг хуу нөгөө дээрэс нь тим их ус тарахгүй болохоор гайгүй л дээ. Гэтэ тэр агууныхан сүүл хэсэг рүүгээ бүр юм нарийнхаа болоо явцдаг. Юу хүн авч явах. Одоо тэр Elon Musk-ийн тэр санал болгосон тэр капсул нь ерөөсө багтахгүй гэдэг байгаа шүү дээ, тий. Бид нар ч бүр ингээд хүүхдүүдэд хажуудаа барьж явж чадхааргүй тийм зарим газар ингээд хүүхдүүдэд урдаа гаргачаад өөртөө араас нь ингээд сэлж юм уу тэгж барьж явж исэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо Монголынх нь ер нь бол айгүй сайн мэдэндээ тийм агуутай одоо манай хөвсгөл чинь тийм юм байдаг шүү дээ. Тинчээ мэрэгжлийн шумбагч ганц нэг залууч
агуу дотор ороод тэгээ гарч иж чадлаггүй өнгөрцөн юмнууд байдаг байхгүй. Тэгээд тэр чинь шумбахаар ингээд сургалт муралтанд сууж байгаа хүмүүс ч гэсэн агуу руу орох эрхээ авдаггүй. Одоо шумбах лиценз авдаг байхгүй. Тэр лицензийг бас нэлээд хэцүү нөхцөл байдлаар авдаг. Одоо ганцаараа орж гарах ч юм уу. Харин тэр далайн шумбагч тэгээ энэ агуун шумбагч энэ чинь шал өөр юм. Шал өөр тийм. Тэснэ одоо хүсгэл одоо далаараа хүсгэл нуурлын ороогийн бол нуурны шумбагч гэх юм уу. Энэ өөр юм бах та. Миний хэлж байгаа одоо мэдээж хүсгэл дотор ингээд зүгээр ингээд ороход бол шумбагчийн лицензтэй байгаад болно гэж бодъё л та тий. Гэхдээ тэн чи одоо нөгөө хүүс мүс гэд ингээд дотор нь судал шиг юмнууд яваад байгаа штэ. Тийш орж болохгүй байхгүй. Тийш орох нь үнэхээр мэрэгжлийн байхгүй бол чи ингээ яг ингээд биеэрээ яг багтдаг юм руу чигээрээ яваад орчвол хойшоогоос хэлж чадахгүй штэ. Тийм ээ тий. Тэгэхээр тэр чин бүр ингээд айгүй мэрэгжлийн сандардгүй хүчил төрөгчөө зөв зарцуулдаг. Хурдан шийдвэр зөв шийдвэр гаргаж чаддаг. Тэгээ чиний түрүүний хэлсэн орон зай мэдрэмж амар чухал байхгүй. Тийм ба. Одоо тэр дотор хад асга байгаа гэж бодоход ерөөсөө мүлгэр чулуу биш юм огцом юм юутай байхгүй. Тэгээ чи өөрийгөө зүсгэд одоо чи сая хэлжсэн шүү дээ нэг аврагч ингээд цусны өвчин тусаад өнгөрсөн тийм өвчин авахаас гадна тэр шархаа идгээж чадахгүй цус алдаад сандарсандаа ухаалдана гэд өвчнөө юм байгаа байхгүй. Тэгээ Netflix дээр гарч исэн кинон ямар нэртэй байлаа? Rescue билүү? Rescue гэсэн байлаа. За ямар ч гэсэн нэрийг нь юунд оруулчих хүмүүс нөө хаанаас үзэх юм тэргээд Netflix чинь Survival 13 ч илүү нэг тиймэрхүү хаа. Окей, тэгвэл нэрийг нь харж байгаа юм шиг оруулчих. The Rescue гэдэг нь тэр Discovery Channel, National Geographic-ийн тэгтээ тэр хоёрын жоохон өөр байсан баха. Тэгээд Netflix-ийн хальт харахад бол яг тухайн нөгөө нэг энэ агуу дотор гацсан хүүхдүүд багш энтрийг харахад энэ Таиланд хүмүүс угаасаа тийм юм уу бүгдээрээ нэг юм амар юм хүлцэнгүү тийм тайван за тухайн үедээ сандарч исэн бахал та. Гэхдээ хүмүүс нь ингээ тэр аяараа айгүй тийм юу юм те. Тэг юу гэж хэлэх. Зөөлөн. Тэг айгүй тийм зөөлөн харзан гашин ч гэсэн айгүй зөөлөн. Тийм нэг одоо негатив мэдрэмж хүнд ерөөсөө өгдөггүй тийм төрлийн хүмүүс юм уу. Таиландд гэхдээ ер нь жоохон тиймэрхүү санагцсан. Угаасаа л нэг тийм хүмүүс юм уу те. Тэг ингээ харахаар за гацсан гэдгийг хараад үдсэн болохоор ч тэр юм уу. Бүгдээрээ л нэг харангуйтал бүр хөөр хийдөө гэд нэг тийм айгүй өрөвтмөр тасгалжуулагч ч гэсэн айгүй тийм сайн залуу байсан те. Айгүй сайн тэгээд яриа мараа хүүхдүүдтэй харилцаа гэл бүгдээрээ бүр айгүй тийм гоё исэн. Тэгээ энэ Netflix-ийн яг дуусж байгаа хэсгийг үзэхэд бол яг ингээл нэг түүхийн happy ending байгаа байхгүй юу? Яг гоо залиас 2 хүн байсан. Тэгээд яг иймний араас хүний аим залин байж ингээд аварсан гэдэг утгаараа тэрнээс гадна ингээд олон улсын хүмүүс хоорондоо нэгдээд айгу том зүйлийг бүтээсэн гэдэг утгаараа бол маш юм сэтгэлд догтлуулсан тийм түүх байсан. Тэгээ нэрэ Rick гээд нөгөө US шумбагч хийсэн шүү дээ. Тэр болохоор ингээд сүүл яриа өгөхдөө хэрвээ та хэн нэгний хүүхдийн төлөө ямар нэг зүйл хийх чадвартай байвал эргэлзэхгүй хийх байсан гэдэгт би итгэлтэй байна гэж ярьсан байсан. Ингээд өөрийнхөө одоо чаддаг зүйлийг хийгээд хүний хүүхдийг аварна гэдэгтээ эргэлзээгүй гэдгээ ол ингэж өөрөө илэрхийлсэн байсан. Тэгээд энэ хүмүүсээр ч ихсэн айгүй одоо бүр айгүй их бахархсан. Тэрнээс гадна одоо миний ярьснаас чи ингээд цааш нь дэлгэрүүлээ задлаад ярихад бол энэ одоо 2-3 улсын хүмүүсийн хооронд нэлээд олон ингээд маргаан бас гарч исэн юм байна. Тэрнээс гадна энэ лөө бас нэг ингээд улс төрийн одоо улс төрчийн шийдвэр энэ төр гэл нэг бас нэг улс төр орчих гол нэг иймэрхүү зүйлүүд бас болж исэн юм байна. Ард нь шашин бас байсан байна. Дэлхийн айгүй олон улсын сайн дурынхан ирж бас одоо аврах ажиллагаанд одоо ингээд өөрийн чаддаг бүхнээ ингээд зориулж исэн юм байна. Тэгээ ер нь бол ингээд зүгээр нэг аврах ажиллагаа гэж тодорхойлохоосоо илүү ингээд хүн төрөлхтний хамтын ажиллагаа, эрсдлийн үнэлгээ, ёс зүй, мэрэгжлийн ур чадвар гэдээ маш олон зүйлийг харуулсан маш гайхалтай юм төөх юм шиг надад санагцсан. Хүмүүс ер нь ингээд одоо яс үндээс гарал үүсэл гэж хуваагдахгүйгээр яг хэрэгтэй цаг үед эвлэлтэн нэгдэж чадах юм бол ямар ч зүйлд одоо хүрч чаддгийг бас харуулсан юм шиг санагцсан. Тэгээ одоо ингээд кинон дээр чинь тэгдэж штэ. Бөөнөр ингээл нийлээл юм хийдэж штэ. Гэхдээ энэ бол яг жинхэнэ амьдралын юм болчихж байгаа байхгүй юу? Тэгээд яг одоо бүх нюансуудыг харах юм бол нэр амьд үлдэх магадлал амар бага. Нөгөө чиний газар дуур төгжигдсэн 60 эд хүн гэдэг 64 онсон билүү? 69 сонсон уу? 69 сонсон. Чилийн уурхач тоо. Тийм тэр уурхачт нь хүртэл видео явуулсан байд юм лээ шүү дээ. Хөрхийн өөрсдийнхөө нөгөө нэг юуны талаараа. Тэр түүхийг бас ярина гэж бодсон. Тэр бүр айгүй сонирхолтой байсан. Олохдоо яг хэд хоногийн дараа болчоод тэгээ нөгөө хүний уурхач жаах хүний хүнсний юмнууд байгаад идэв штэ хүчил төрөгч хүнс ус энтер ингээ нөөцлөлсөн байдаг штэ. Тийм болохоор одоо энэ хүмүүсийг бодох юм бол арай нөгөө хэд хоног тисэх чадвартай. Тэгж жагаад нөгөө доош
доошоогоо одоо ухаад тэгээд тэндээс бол ингээд нөгөө татагч машинаар гаргаж ирсэн байгаа юм л та. Тэгээ тэр болтол яг нөгөө цоолсон боловч тэндээсээ гаргах үйл ажиллагаа нь айгүй удаан байсан болохоор тэг 60 сунсан юм билээ. Тэгээд нэг тийм байсан. Тэгээд Джон гээд хүн бол нөгөө энэ үйл явдлын талаар хэлэхдээ тухайн цаг мөчид ингээд тохирсон онцгой ур чадвар бол бидэнд байсан гэж ингээд бардам хэлсэн байгаа байхгүй. Тэр нь бас надад ер нь л энэ хүмүүсийн одоо нөгөө сүүл бас ингээд айгүй лаг мэрэгчлийн бас шумбагчтайг нэмээд авчирсан шүү дээ. Тэр мэрч гисэн яг л ингээд цаг үе олцсон тий зөв газараа зөв цагтаа ингээд байж чадсан болол гэж надад. Тийм одоо тэр Джон гэдэг хүн бол маш том миний ойлгож байгаагаар хамгийн гол дүр байхгүй юу. Гэтэ Netflix дээр байгааг нь үзэх юм бол Джон бол хинч биш юм шиг харагдана. Яг нь их гарахгүйсэн тий. Сүүлийн нэг юм одоо хүүхдүүдийг тэдгээр цэг хүртэл аваачих үйл ажиллагааг хариуцсан хүн. Тэгэхдээ тэрнээс хойш ингээд үндэ бол бүх оролцож байгаа ширхэг хүн бүр хувь нэмэртэй мөн. Гэтэ яг тэр Джон бол тэр бусад хүмүүсийг авчраад тэр наркоз тарих шийдлийг Джон гаргаж ирээд тэр нь амжилттай болохгүй гэд маргалдаад чи хуулийн хариуцлага үйлдэж магадгүй гэж яхад явах гэж байгаад болоод те тэр Джон байгааг бол өнөөдөр тэр 13 хүн бол амьд байгаагүй. Тэгэхээр миний хувьд бол тэр бол илүү гол дүр байсан. Тэгээд Джоны гаргаж байгаа шийдвэрээс гадна бид нэр ингээд нөгөө дутуу нэлдэг хүмүүс гэж юу вэ гэдэг нь яг харагдаж байгаа байхгүй. Джоныг болон бусад шумбагчдыг мэрэгжлийн шумбагчд биш гэд цэргүүд нь эхэлж ерөөсөй ойртуулахгүй байсан. Сонирхогч тэгээд нэг одоо тэдний нүдэнд бол дандаа нэг 50 гарцсан Европ хөгшчүүд харагдаад байгаа байхгүй юу? Баахан юм залуу Таиландуудын хажууд нэг хөгшин хэдийн Европод зогсоод байгаа байхгүй юу? Тэр юусэн нэг чадахгүй юм шиг шууд төсөөлчихөж байгаа байхгүй юу? Тэгвэл тэд нэр яг гол дүр нь болчихж байгаа байхгүй юу? Одоо яг баатрууд нь болчихж байгаа. Тэгээд яг тэрүүгээр нь харахад бол сонирхогч хобби эднэр биш яг хүний тэр одоо тухайн хийж байгаа үйл зүйлдээ хэр итгэл үнэмшилтэй хэр туршлагатай гэдэг нь амар үнэлгээтэй юм байна гэдгийг харуулж байгаа. Тийм одоо чиний саяны ярьсан дээр болохоор ингээд цэргийн бэлтгэл ч юм уу одоо Navy SEAL-үүд чинь ингээд зөндөө цэргийн бэлтгэлтэй байгаа шүү дээ. Тэнгүүт бас спортын бэлтгэл гэсэн зүйлүүд л яг үнэндээ одоо энэ зүйл дээр аврал ерөөсө болж чадаагүй байхгүй. Тэгээд энэний оронд болохоор ингээд маш нарийн тэгээ олон жил хоригдлуулсан тусгай ур чадвар энэ хүүхдүүдийн амийг бол аварч чадсан гэж харагдсан. Тэр энерги яаж зарцуулах, орон зай мэдрэмжтэй. Тийм яг олон жил тэр Австралиас ирсэн эмч бүр 30 жилийн туршлагатай ч гэж байгаа шиг. Хүмүүс гэхдээ энэ Европ хүмүүс тэр ялангуяа их ажиглагддаг. Одоо ингээд яг өөрийнх нь мэрэгчлэн нэг тийм над дээр бас нэг кейс яригдчихсан. Нэгтлэн мөртлөө юу яадаг. Одоо ингээд наспараад хин танигдахгүй болсон цогцсны нүрийг нь ингээд хин гэдгийг таниулахын тулд нүрийг нь гаргаж ирдэг ч тийм мэрэгчлэн болцсон байгаа байхгүй. Тэгмүүд одоо жишээлх нь энэ John Rick хоёр болохоор шал өөр мэрэгчлэлтэй ингээд ажиллаж байсан. Нэг нь галс өнөөгч, нэг нь юу лээ IT гэсэн. Тэгснээ шумбалтын спорт ялангуяа юм агуун шумбалтанда бүр ингээд амар дуртай зэрэг ингээд хөгжүүлсэн. Бүр юм мэрэгжлийн юм онцгой ур чадвартай болтол нь хөгжүүлсэн гэхээр яг нэг ийм давхар ийм скил бас явагдаад байгаа байхгүй. Тий, наадах чи айгу инээдтэй тэгсэн штэ. Яг тэр дөрөв шумбагчийн ярилцлагыг яасан чинь та нар ингээд юу н ямар хөөхтүүд байсан бэ гэд ярьсан чинь бид нар ерөөсө багийн спортын хүмүүс биш ээ. Хүмүүст ингээд цуг нийлж тоглодог хүмүүс биш. Тэгэл ийм ганцаараа битүүгийн өөрийн ингээд битүүмжлэх дуртай яг бүгд тэр ижлэхэн нэг хоолоогоор нэг тиймэрхүү ярьж байгаа юм. Тэгээд тийм учраас би шумбах одоо агуу дотор шумбах энэ хоббитэй болсон баха. Ганцаараа тэнцээ ингээд тийм биш үү те. Хин нэгэнтэй ингээд яриад яагаад ахгүй те. Тийм тэгж ярьж. Тэгээд спорт мортонд юусэн авиасгүй намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж боддог гэсэн хүмүүс идэг тийм юм ярьж байгаа юм чи. Тэгээд энэ дээр болохоор одоо ингээд юу байгаа байхгүй. Ямар олон ажилласан гэдэг нь яаж харагддаг вэ гэхээр за мэдээж Таиландын тэнгисийн зэргүүд байгаа. Тэгээд Британий агуун шумбагчид байгаа. За тэгээ Австралийн эмч бас байгаа. Тэгээд бас дээрэс нэмээд нөгөө баахан мэрэгчлийн шумбагчид ирсэн маа. Тэгээд Таиланд өөрсдөө болохоор ингээд бүр мянган сайн дурынхан ирээд энэ дээр бол нөгөө улс төр хил хязгаар гэхээсээ илүү бол хүн чанартай хүмүүсийн хамтдын одоо ялтыг харуулж чадсан юм шиг санагдсан. Тэгээд эхлээд одоо энэ дээр аварч чадах болов гэж эргэлзэжсэн ч гэсэн сүүлдээ ингээд бие биендээ одоо итгэсэн чадна гэсэн тийм бодлол бусдыгаа бас айгу зоригжуулсан байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө баримтат киног нь үзэж хахад ингээд агуун аман дээр ээж аав нар нь очсон. Тэгэл уйлахын, тэгэл нөгөө хүүгийнхаа нэрийг хэлээл орилохын яваа тэр хэсэг мэсэг бол амар юугүй. Тэр агуу ч амар том амтай байсан шүү дээ. Юм жижигхэн агуу энэ төр биш. Дотор амар гүн ингээд юм одоо юм уширлцсан амар олон юм хад хасах энтертэй. Тэгээ чиний хэлдгэр нөгөө юм байнга ус ороод идэг биш болохоор юм мүлгэр хад биш.
дандаа юм арзгар юм хатнуудтай. Тэгэнгүүт зарим нэг нь гимтээ тэрийг эмчилж чадахгүй дотроо өгцөн ч хийж бас магадгүй байхгүй юу. Тэгээ тэр уйлж байгаа эцэг эхчүүдийг хараад би бүр ямар амар юм бэ, ийм байдалд орсон бол. Гэхдээ яг хуу яриа энэ төр өгч явахдаа бол хамаагүй тийм 50 болцсон л ярьжсэн л да. Нэг уйлж молохгүй тэгээ тэрийг харчаад би тухайн үедээ бас ингээл эцэг их болсон хүн тийм байдалд орвол ямар амар ахсан болол гэж үзтээ. Ер нь бол тийм үүрж давхад хамгийн хэцүү шалгуурууд чинь эцэг их болоод хүүхдүүд өвдөг штэ ер нь. Би өвдөжгүй явдаа гэдэг. Зүгээр ингийн ханаад хүрэхэд эцэг эхчүүд би өвдөжгүй явдаа гэж боддог штэ. Тэгэхээр бүр анхуу дотор төвжигдчихлээр дээр дотор нь юу болж байгаа бол доо. Тэгээд бас дасгалжуулагчийг магтахгүй байхын аргагүй байсан. Тэр агшин ингээд хүүхдүүдийг бол тайвшруулад бүр бясалгал хүртэл зааж исэн байгаа. Тэгснээрээ бол хүүхдүүд нь одоо арай дээр бай чадсан, удирдах, чиглүүлэх бас нэг одоо сайн чадвартай багш гэж бол би харсан. Дараа нь тэр багш чинь нөгөө нэг өөрөө хөл бөмбөгийн тийм багтаа болоод гэлээ эсвэл өөрийн тийм тусгай одоо нөгөө нэг клубд болсон. Тийм клубд болоод тэгээ хүүхдүүдтэйгээ хамт нөгөө хүүхдүүдтэйгээ хамт тоглож байгаа энэ дүрснээс шүү дээ. Тийм. Гэхдээ ихэнхийнхэн амьдрал нь бол яг хуу эерэг тал руугаа болчихж байгаа байхгүй юу? Мэдээж шууд од болол кино минь тоглоод тахтай биш л те. Гэхдээ ямар ч гэсэн одоо юу гэдэг Америкийн Нью-Йорк руу нэгэн сургуульд явцсан, дээд сургууль руу явсан гэдэг гэж аахгүй. Тэр нь ч ингээд энэ хүүхэд мөн биш дээ гэж байгаа таниад явуулчихж байгаа. Гих метрийн баг. Гэхдээ энэ баг хамгийн амжилттайг л би дурдчих шиг боллоо. Тэгэхээр бол ер нь бол нөгөө хүмүүсийн зүгээр танил болцсон, арай нэг нүүр хагарцсан гэх юм уу? Тэр талаараа давуу тал гарцсан тийм. Тийм тэр олон Таиланд ч бас олон хүн амтай тэр олон хүнээстэй энэ нөгөө аврагдчихсан хүүхдээ шүү дээ танд нь л гэсэн үг шүү дээ. Тэр нэрээ сүүл нөгөө тэд нар чинь хөл бөмбөгийн тэмцээн энэ төр үтсэн байгаа тий. Лах хөөрхөн тий нүг дэмждэг баг нь юу илээ? Манчестер Юнайтед. Манчестер Юнайтедийнхаа тоглолтыг энэ төр үтсэн байсан шүү дээ. Хөө дэлхийн авраг үтсэн шүү дээ тэд нар. Бөөнөр бүгднгийн уураад тий. Тэгээд бас нөгөө шоу нэвтрүүлэгт орсон байсан. Ток шоунд илүү тий. Нөгөө заавал хиний шоу байлаа. Ямар ч Ибрагимович, Златан Ибрагимовичтэй цуг тоглож моглоод. Тийм тэр нөгөө яран дээр нас ирж мэрсэн тий. Тэр хүүхдүүдийн хувьд л юу тэр бол бүр мөрөөдөл эцтэй. Тийм. Тэгэж тийм дуртай үнтэйгээ ингээд шоунд орж ин гэдэг. Тэгэхээр яг энэ одоо үйл явдал ингээд нэг бодлын азгүй мөрчлөө нэг бодлын бол бүр маш азтай энэ хүүхдүүд. Азгүй гэдэг нь мэдээж ингээд авар ороод гацсан үйл явдал. Тэд нар бол тэнд айгүй олон хонсон, хоол ундахгүй. За тэгээд хүн олоо очсон байлаа ч гэсэн буцаж гарах асуудал бол мэдээж маш хүндэсэн учраас. За тэгээд дараад нь тэд нарыг бүр яг ингээд хэрэгтэй үед нь хэрэгтэй цагт нь аврах одоо яг тийм мэрэгжилт нь очиж чадсан нь мэдээж бүр маш азтай. Ингэж хүн болгон азтай бас байхгүй шүү дээ ер нь бол. Тэр нөгөө нэг Джонтэй нэг Таиланд эмэгтэй Англид очоод танилцсан байгаа. Тэгээд Джонтэй 2-7 хоног ингээд цуг ингээд харилцаад нөгөө каяк биш те 2 хүн суугаад ингээд сэлүүрддэг. Тэр мөрөн дээр ингээд цуг зугаалж муугаал. Ер нь ингээд би нэгтэй жоохон дотн болцсон. Тэр 2-7 хоногийн хугацаанд тэгээ битээ буцаагаад яваач гэдгсэн чинь нөгөө эмэгтэнд би Таиланд руугаа ямар ч юм. Тэгтээ хоёул холбоотой байна маараа гэд Таиландд ирсэн чинь тэр хэрэг болцсон байхгүй юу. Тэгээ тэр эмэгтэй Джонны хоббигийн талаар сонсцсон. Тийм агуу шумбагч гэдэг. Тэгээд Джон руу яриад чи энд хэрэгтэй байна. Энд чи ийм асуудал үүслээ. Чам шиг хүмүүс л хэрэгтэй ингээд тэгээ Джоныг дуудаж авчирсан. Би Джоныг нь болохоор тэнд угаасаа байсан хүн гэж бодсон байхгүй. Үгүй Джоныг харин чи нөгөө нэг ярихдаа чиний олсон мэдэн дээр тэгсэн байгаа шүү дээ. Таиландын government-аас баг ингээд дуудсан Британий мэрэгжлийн тим хүнийг те. Яг үндэ тэр одооны найз охин нь Джоныг тэгэж дуудсан байхгүй юу? Ямар хөөрх юм. Тийм чи надад энэ ч миний бүр тэр нутгийнхын хүн байгаа байхгүй тэр охин нь. Тэгээ чи энэ ч хэрэгтэй байна. Чам шиг хүмүүс л энд хэрэгтэй байна гэдэг. Тэгээ Джон очсон. Гэтэ Джон урилгагүй зочин биш. Джон угаасаа алдартай. Угаасаа агуу дотроос хүн авардаг хүн. Тэгээд угаасаа Джоныг дуудах нь ойлгомжтой байсан. Гэтэ Джон өөрөө очоод тэг маш олон хугацаа алдалтыг Джон маш богинохон болгосон байхгүй юу? Яа тэгвэл Джон дээр очинготлаа. За чи мөрөөдлийнхэн баг одоо нөө American Dream Team гэдэг шүү дээ. Тим бага бүрдүүлээгүүл ямар хүмүүс байх вэ гэд ягангууд Джон шууд нөгөө хүмүүсээ энэ хүн айгуу чухал эднэр хэрэгтэй эднэр туршлагатай гэл те. Тэнгууд тэднэрт нь бизнес классуудыг шууд захиад ингээд явчих жоохгүй. Тэгээ нөгөө хэдэнд л хөөхөн дөрвөн найзыгаа урьж байгаа шүү дээ те. Эцэн чи нөгөө хэд ингээд нисгтэр миний хувьд бизнес класс гэдэг жинхэнэ аялал байлаа. Амьдралтаа анхны удаа бизнес класс яг Тэгэл хүртэх хэрэгтэй. Хүн болгон суухгүй шүү дээ. Аха. Тэгэл сони юм байна мэн гэд. Тэгээд хурж ирээд тэр хүмүүс яг ураад 2 хоногийн дараа ирэх байсан бол тэрнээс 2 хоногийн өмнө л ирчихэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ шийдэл илүү бонхон хугацаанд олох
гаргалгаа илүү эрт гаргах боломжууд ер нь Джоноос хамралтай байхгүй. Тэгээ би энэ Джон гэдэг ер нь бол амар гол дүрнэл юм байна л да. Тэгээд яг ийм карма шиг ингээд нэг гой сонсогдчиход та тий. Тэгээ яг карматай нэг өөр юм ярьсан бүр ингээд надад бас ингээд дотор ингээд жоох юг болтол ярьсан байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр нэг хүүхдийн ээж нь эхний хүүхдээ хэдийн хугацаанд хэдэн настай байхад нь би мэдэхгүй, ерөөс тэрийг ярихгүй алдсан юм байна. Тэгээ хоёр дахь хүүхэд нь ингээ агуу дотор амьд үлдэх үгүй мэдэгдэхгүй ингээ агуу дотор байж байгаа тэр ээжийн толгоонд цорын гац байсан бодол нь бол би муу карматай, би эхний хүүхдээ алдсан, одоо хоёр дахь хүүхдээ алдах гэж. Би хоёр дахь хүүхдээ алдах юм бол би аймаа алдна гэж яг тэгж ботцсон суужсэн гэсэн. Тийм тэгэхээр амар юм ментал хүч шаардлагатай байгаа ч тийм. Хүн одоо амьд үхснийг мэдэхгүй хүлээн гэдэг ямар юм бэ? Тэгээ тэр ментал хүчийг бол яг чиний хэлж байгаагаар тэр дасгалжуулагч бол тэр юун дотор маш сайн өгсөн байгаа байхгүй. Бүгдээрээ тэрвэлдэж унтах хэрэгтэй. Тийм нөгөө нэг хөлийг нь амандаа хийсэн байсан гэдэг нэг юм байна. Тэр нэг хүүхэд нь ингээд ундчих та нөгөө дуртай сүүгөө ууж ин гэж зүүдэлсдэг хүлгээд исэн гэсэн. Тэгэл сэрэл гарсан чинь найзынхаа хөлнийхээ эрх ураг нь амандаа хийсэн хүлгэж өгч гэсэн. Айгуул тэр хамгийн жижигхэн дээ. Тэгээд тэр хүүхдүүдэд гэхдээ яг бүгдээрээ шууд ярьж байгаа юм чаа. Би ээжийнхэн хоолыг сансан. Нэг л хүүхэд KFC ярьсан. Бус нь бүгдээр ээжийнхэн байцаатай кариг нөө cabbage curry гэсэн. Тэгэд ямар ч бүгдээр л ээжийнхэн хоолыг санаж. Хөөрхий дөө. Тэгээ тэдний царайг нь харахаар бүр ингээд бүр хөөрхий гэхгүй байхын аргагүй гэд. Маа сонсогчод киног нь үзэх юм бол бүр тэхгүй байхын аргагүй. Бүр амар юм гоё тэгээд юм өрөвдмөр тэгтээ нэг юм сэтгэл ингээд дүүрээд нэг гоё үе гэх юм уу. Тийм. Ер нь бол яг emotional давалгаа хүсэх юм бол тэр Netflix дээр байгааг нь үзэх хэрэгтэй байна. Гэтэ Netflix дээр бол хутлаа ярьж байгаа юм байхгүй. Гэтэ нөгөө зарим үнэнг хэлэхгүй байгаа гэх юм уу? Тийм. Тэгээд тэр нөгөө Netflix-ийг одоо талт үзэхэд нөгөө юу байсан шүү дээ. John Wick-ийн трейлер нэг гарахгүйсэн. Тийм. Зүгээр нөгөө тэр нөгөө яг гацсан байгаа хүүхдүүдэд тасгалжуулагч эцэг хөх нь яриа бол ихэнхнээс ахгүй бид нар юу гэж бодчихсан. Яах одоо ямар бодолтой байсан. Тэгээд дараа нь яасан. Ийм байгаа. За хүмүүс миний энэ ярьж байгаа энэ хэсгийг бол маш сайн ойлгох ба. Одоо ингээд Монголд ямар нэг юм болд нь штэ тий. Мэдхгүй барилгын нээлт, тийм шинэ газрын нээлт тэр бүх төслийн хөрөнгө оруулалтыг татаж авчираад ажлыг яг гоё болгож чадсан тэр бүх баг менежментийн баг ч юм уу тэд нэр ингээд дандаа ард байждаг. Урд нь нэг бол зүгээр гарын үсэг зурсан захирал эсвэл нэг улсын хурлын гишүүч нээлт хийдэг те. Яг тийм юм бол Таиландаас гаргаж байгаа байхгүй юу? Яг тэгвэл тэр улс өөрийнхөө сул дорой гэдгийг харуулахыг хүсэхгүй байгаа. Бид нар өөрсдөө энийг чадна гэж харуулахыг хүсэж байгаа те. Тим юм явагдаж байгаа тийм Navy Seal-ийг дорой гэдгийг харагдуулахыг хүсэхгүй байгаа тийм. Тэр нь явж байгаа. Тэр Европуудын хийж байгаа юм нь бол мэдээж бид нэр Европууд чадчихна гэдгийг харуулж байгаа үнэн тий. Гэхдээ жинхэнэ баатруудыг бас тэгж юу яаж ард хийхгүй байгаа байхгүй юу? Жинхэнэ баатруудыг гаргаад ирж байгаа байхгүй. Тэгээ өөрсдөө тийм баатар байхгүй болохоор бид нэр 5,000-уулаа бүгдийг хийж чадлаа гэж ярьж байгаа байхгүй юу? Яг энэ гадаадын дотоодын манай цэргийн тэнгисийн цэрэг өстө бүгдээрээ ингээд хийж чадлаа. Манай тэнгисийн цэрэг юм сайхан байна гэж тэгж яриад байгаа байхгүй. Тэгэхээр яг мэдээж тэнцээ улс төрийн юм явагдаж байгаа. Гэтэ бодит үнэн бол ер нь харахыг хүсвэл яг бүх ингээ алхмуудыг харахыг хүсвэл би бол National Geographic-ийн тэр илүү үнэнд ойр гэсэн. Илүү үнэнд ойр санагдсан. Яг хөө тэр гоё бодсон юм байгаа л да тий. Тэр Джоныг ингээл дүүйлэх бол манай Британий сэлдэг хүмүүс юм лаа гэж юм уу тий. Манайхын тэр шийдлийг гаргаагүй хүүхдэд үхэн гэдэг. Тэрийн зүгээр мартаад зүгээр яг деталийн харыг гэх юм бол National Geographic-ийн яг бүх аврах процессыг харуулсан. Тэгээд юуны Netflix дээр болохоор угаасаа юу хэлээ? Найруулагч нь Таиланд хэлээ. Тэгэхээр хэлэхгүй шүү дээ. Гэхдээ мэдээж тийм ойлгож байна. Тийм. It's okay. It's fine. За ингээд энэ удаагийн гайхалтай түүхийг энэ хүргээд өндөрлөвлөе. Монголын маань цагаан сарын баярын өдрүүдээр дугаар маань тогтсож байгаа болохоор сайхан төгсгөлтэй босон явдал ярэ гэж бит хоёр одоо ингээд шийдсэн байгаа. Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн сайхан битүүлээрэ гэд нэг ерөөл хэлье. Тулах чи тогтоо. Ширээ дүүрэн идээтэй, сэтгэл дүүрэн баяртай, өрх бүлээрээ сайхан битүүлж, өргөн олноороо сар шиндээ сайхан шинлээрээ. Хоёул хамт хэлээ 1 2 3. Сар шиндээ сайхан шинлээрээ. За шиний нэгэнд эсвэл аль нэг өдөр сонсож байгаа бүх сонсогчдоо гал морин жилийн мэндийг дэвшүүлээ. Ингээд бүгдээрээ сайхан баярлаарай. Энэ хагасаа өдөр 150 дахь подкастаараа эргээд уулзъя.
Баяртай. Баяртай. Саладнаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster